баптизмууд гэсэн сэдвээр ярина. Та нар 6 юмны тухай ярьж байгаа, 2-ын ярьцаа одоо 3 дахь нь ярьчихсан байна тийм ээ. За тэгэхээр ишлэл дахиад өгч байна. Еврей 6-гийн 1-ээс 3. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг өргөж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ өгсөн үйлсээс гэмшлийн болон бурханд итгэх итгэлийн баптизмууд болон гараа тавих тухай, өөхөксдээс амьлуулагдах болон мөнх шитгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй байя. Хэрэг бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ гэж. За залбирая. Эзэн тань талархаж байна, үнэхээр талархаж байна. Та бид нарыг өөрийнхөө үгээр дагуулж байгаад үнэхээр талархан залбирч байна эзэн. Та яг дараалал бид нарыг итгэлийн амьдралын суурь дээр авчирч байгаад бас үнэхээр талархан залбирч байна эзэн. Бид яг нэг суурин дээр зогссон, нэг сүнс рүү, нэг аврагч руу, нэг хүртсэн, нэг баптизмаар усан баптизм хүртсэн, нэг ариун сүнсэн дотор бас болгосон ийм итгэгч нар байж, нэгэн нөхөрлөл дотор, нэг сүм чуулган дотор, нэгэн сайн мэдээний сайн үлсийн төлөө хамт алгасан хүмүүс байхыг хүсэж байна эзэн. Эзэн танд талархаж байна, үнэхээр талархаж байна. Та бидний суурин дээр зөв зогсоход туслаарай гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За бид нэр 6 ойлголт байгаа тийм ээ. Өгсөн үйлсээс гэмших тухай ярьсан, бурханд итгэх итгэлийн тухай ярьсан. Өнөөдөр баптизмуудын тухай ярих гэж байна. Дараа нь гар тавих тухай, тэгээд өөхөксдээс амьлуулагдах мөнх шитгэлийн тухай бас өнөөдөр ярих болно. За энэ 6 сургаалыг дахин давтахгүй байя гэж хэлж байгаа. Дахин давтахгүй тул бид нар үзэж байгаа шүү гэдгийг бид ойлгох хэрэгтэй байна. Бид нэр яагаад дахин ярихгүй гэж байгаа бол тэрний цааш бид нарыг төлөвшөлт рүү бурхан авч явах гэдэг юм аа. Тийм учраас би ийм зүйлийг одоо яг нэг мөсөн сайн яриад бүгдээрээ итгэлийнхаа суурин дээр зогсоосоо гэж эзэн хүсэж байгаа юм шүү. За тэгээ бид нар өгсөн үйлсүүдээс гэмшлээ. Иесуст итгэлээ. Тэгээд одоо бид нар яах гэж байна? Бидний тэр гэмшил бидний дотор явагдсан тийм ээ. Бидний итгэл дотор явагдсан. Гэхдээ бид нар итгэхдээ Ром 10:9-аар хэлснээр тэр зүрхэн дотор Иесусыг хүлээж аваад бас амаараа тэр итгэлээ тунхаглаад Иесусыг хүлээж авсан байна. Өөрөөр бид нар итгэлээ гадна талдаа харуулсан байж байгаа. Ингэж харуулж байгаа маань бид нар Иесусыг хүлээж авч байгаа маань бас нэг өөр зүйл болж байгааг өнөөдөр бид нар ойлгож авнаа. За энэ дээр баптизмууд гэж олон тон дээр байгаа тийм олон тон дээр байна. Тэгэхээр баптизм гэдэг бол бидний мэдгээр ганцхан усан баптизм биш байна тийм ээ. Олон баптизм байж таарна. Библи судалж байгаа хүмүүс 14 баптизм гаргаж ирсэн байдаг. Бид нар сургуульд 11-ийг судалсан байгаа. Харин сүм чуулган заримдаа 1, заримдаа 2-ыг ярьдаг. Манай чуулган бол итгэгч хүмүүсээ 3 баптизм заавал хийх ёстой гэж ярьдаг байна. Өнөөдөр энэ 3 баптизмын тухай бид нар ярина. Ямар ч баптизм байлаа гэсэн энэ баптизм бид нарыг Иесус Христэд бурханд ариун сүнс нь дуулууртай байх ёстой гэдгийг харуулдаг тийм үйлдэлд болж таардаг тийм ээ. Бидний итгэлийн үйлдэлд бол бид нар Христийн үхэл ба амьдлалтанд итгэж байгаа, Христэс зүрт байдлыг хүлээж авсан гэдгээ бид нар гадаад байдлаараа тийм ээ дотроо хүлээж авсан зүйлээ гадаад байдлаараа харуулж байгаа үйлдэлд болдог байна. Баптизм гэдгийн грек энэ чинь нэр үг байгаа шүү дээ тийм ээ. Нао нэр үг нь болохоор баптизо гэдэг нэр үг байгаа. Булхалт, дүрлэлт гэсэн утгатай тийм. Булхалт, дүрлэлт. Ямар нэг юм дотор ингээд булхаж байгаа, дүрж байгаа тэр үйлдэлийг хийж байгаа. Одоо бид нар чипс аваад тэрийг нөгөө сүмсэн дотор тийм ээ дип дотор ингээд дүрээд энийг яг баптизм хийж байгаа гэж хэлдэг байхгүй. Тэгээд тэрийг чипсээ бүрэн дүрж байгаа аваад идэх. Ямар нэгэн шингэн юмн дотор хатуу битийг дүрхийг хэлж байгаа гэсэн утгатай. За тэгээ энэ нэр үг нь болохоор бапто гэсэн грек үйл үгнээс үүссэн. Үгийн үндэс нь бол үйл үг аа. Тэр үйл үг нь болохоор дүрх, булхах гэсэн утгатай. Тэгээ дүдип ту иммерс гэсэн. Иммерс гэдэг нь бол бүрэн ингэж
бидний ярих гэж байгаа өнөөдрийн 3 төрлийн баптизм нь бол нэгдүгürt нь Есүс рүү баптизм хүртэх, усан баптизм хийлгэх, тэгээд ариун сүнсний баптизм хүлээн авах гэсэн ийм 3 баптизмын тухай бид нар ярина. За энийг нэг ишлэл дээр харъя. Матай 13-ын 17 дээр Есүсийн баптизм хүртсэн тухай хэсэг байна. Тэгээд Есүс Иоханаар баптизм хүртэхийн тулд Галилаас Йорданд түүн дээр ирэв. Харин Иохан би танаар баптизм хүртэх учиртай байтал та над руу ирнэ үү гэд түүнийг болиулахыг оролдтол Есүс хариудна. Энэ удаад үүнийг зөвшөөр. Ингэснээрээ аливаа зүрт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр түүнд зөвшөөрөв. Есүс баптизм хүртээд голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж Бурхны сүнс тагтаал угаа адил бууж түүн дээр ирэхийг тэр харав. Тэнгэрээс энэ бол миний хайрт хүү, түүнд миний таалал оршдог гэх дуу гарлаа гэж. За яг энэ хэсэгт бидний өнөөдрийн ярих гэж байгаа 3 баптизмын тухай хүндсэн байгааг бид нар олж харж байна. За нэгдүгürt нь Есүс Иохан дээр ирсэн чинь Иохан юу хэлсэн гэхээр би танаар баптизм хүртэх учиртай байлаа гэж байна тийм. Тэр Иесусээр баптизм хүртэх ёстой байна. Иесус рүү баптизм хүртэх ёстой. Итгэгч хүмүүс Иесус рүү баптизм хүртэх ёстой гэдэг Иохан бүр хэдэн жилийн өмнө тийм ээ Иесусыг амьлахаас 3 жилийн өмнө гэж хэлжсэн байна шүү дээ тийм ээ. За дараа 16 дугаар ишлэлдэр Есүс баптизм хүртэж голын уснаас гарах үед гэдэг. Энд усан баптизм Есүс өөрөө зөвхт нүгэлгүй байсан. Гимших юм байхгүй, нүглээ угаалах юм байхгүй. Гэтэ усан баптизм ингэж хийх ёстой гэдгийг итгэгч хүмүүст харуулахын тулд өөрөө энэ дотор усан баптизм хүртсэн. Гэтэ голын усанд бүр булхаад гарч ирсэн байгаа тийм. Баптизм явахмаар дандаа усанд булхаж гаргаж ирдэг байсан. За энд усан баптизмынд харагдаж байна тийм ээ. За дараа нь Бурхны сүнс тагтаал угаа адил бууж ирсэн гэдэг 16 дахь ишлэлээр байна тийм ээ. За энэ бол ариун сүнс бууж ирж байгааг харуулж байгаа. Ариун сүнсний баптизм дээрээс бууж ирнэ гэдгийг энд харуулж байна. Иесус бол ариун сүнсний баптизм бол өөрөө ариун сүнстэйс. Гэтэ Иесус ариун сүнсний хүч хэрэгтэйсэн юм. Ариун сүнсээр дүүрэх ёстой. Яг тэгвэл яг энэ баптизм хүртснийхаа дараа Иесус 3 жилийнхаа үйлчлэлд гарсан. Яг эндээс гараад 40 хоног цөлөгдөд тэгээд гараад номлолоо хийгээд эдгэр чөлөөлтөө хийгээд 3 жил яг алгасан. Яг тэр хүчээ эндээс авсныг тэр ариун сүнс тагтаал байгаа бууж ирсэн. Тэгээ энэ дотор бол яг хожим нь итгэгч хүмүүс авах 3 баптизмыг Иесус 3 лингийн энд бол харуулж хэлсэн байж байгаа. За Иесус яг өөрөө ингэж баптизм хүртснээр юу биднэрт харуулсан бэ гэхээр нэгдүгürt нь бид нар баптизм хүртэхдээ өөрсдөө шийдвэр гаргана. Одоо нэлэх хүүхдэд баптизм хүртэх ёсгүй гэдгийг энд харуулж байгаа тийм. Одоо зарим католикууд пресвитериан сүмүүд энэ төр нэлэх хүүхдүүдэд авчираад усан баптизм ингээд ус цацуулж усан баптизм хүртээлэгдэг. Ингэхгүй харин бид нар өөрсдөө ирэх ёстой. Иесус өөрөө Йордан гол дээр байгаа Иохан баптист руу өөрөө явж ирж байгаа үст тийм ээ. Өөрөө шийдвэр гаргана гэдгийг энд хэлж байгаа харуулж байгаа юм тийм. Баптизм гэж юу вэ гэдгийг ойлгоод өөрөө шийдээд ирэх ёстой гэдгийг энд харуулж байгаа. За хоёрдугаарт нь баптизм бол дээрээс зөвшөөрөгдсөн гэдгийг харуулж байгаа. 15 дахь ишлэлд энэ бидэнд зохицож байна гэж байна тийм. Fit into us гэж англи дээр байгаа. Бид гэж юм байна. Бурхан, Есүс, ариун сүнс дээр байгаа хүмүүс энийг зөвшөөрж байгаа. Тийм учраас итгэгч хүмүүс бол итгэл ба дуулууртай байдлаар энэ баптизмуудыг үйлдэх ёстой гэдгийг энд хэлж өгч байна. За 3 дугаарт нь зөвхт байдлыг гүйцэтгүүлэх нь гэж хэлж байгаа тийм ээ. 15 дахь ишлэлд байна. Есүс бол өөрөө зөвхт байсан. Өөрөө заавал яг баптизм хүртэх ёсгүй. Харин биднэрт харуулахын тулд бид нар Иесусыг хүлээж авахдаа тэр зөвхт байдлыг хүлээж авч байгаа. Зөвхтөгдөж байгаа тийм ээ. Бид нар justified болж байгаа.
Тэгээ бурхан биднийг зөв гэж харж байгаа. Бид нар өөрсдийгөө буруутай, гэмтэй гэж буруутгах гэдэг ял шийтгэл биднэрт байхгүй. Бид нар ичхүүрийг аваад явах ёсгүй гэдгийг харуулж байгаа. Бидний дотор тэр зөвхт байдал босныг бид нар баптизмаар гадна талд нь тэр зөвхт байдлыг хүлээж авснаа бид нар харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм үйлдэлүүдийг Иесус өөрөө баптизм хүртснээр бид нарт харуулж биеэрээ ингэж үлгэрлэж хийж өгсөн байнамаа. За тэгээд баптизмын гол нөхцөлд нь явах бид нар нүглээ гимсэн байх хэвээр, Иесуст итгэсэн байх хэвээр, ухамсарлаж өөрсдөө шийдвэрээ гаргасан байна. Тэгээд дагалдагч болохоор шийдсэн байна. Ийм дөрвөн гол нөхцлөөр бид нар энэ баптизмуудыг бүртгүйо хийлгдэг байгаа. За бид нар нүглээ гимших тухай нэлээд олон ярьсан. Аян цуврал дээр бид нар өхмөл үйлсээсээ гимших тухай бас ярьсан байгаа тийм ээ. Энэ бол бидний гимших гол зүйлүүд. Тэгээд Есүс миний аврагч юм аа, миний төлөө өгсөн юм аа. Миний төлөө өгөхийн тулд энэ дэлхий дээр төрсөн, амьдрсан, өгсөн, оршуулгдсан, амьдсан гэдэг бүх процессуудад нь итгэх байхгүй юу? Иесус итгэх гэдэг нь. Бид нар сая итгэлийн түүх дээр уншсан шүү дээ, тийм ээ? Тэр. Тэгээд өөрөө шийдвэр. Иесусыг хүлээж авах шийдвэрээ ч өөрөө гаргана, баптизм хүртэх шийдвэрээ ч өөрөө гаргана гэсэн. Тэгээд хамгийн сүүлд нь бид нар яг дагалдагч болно. Иесусыг яг дагалдана гэсэн ийм шийдвэрээ гаргаж зөвхт үеийн амьдралаар алхана гэдэг шийдвэрээ гаргах нь. Тэгэхээр Бурханы энэ аварж байгаа энэ авралын төлөвлөгөөний гол зорилго бол зөвхөн бидний нүглийг уучлаад биднийг өршөөгөл тэг яваад ахж байгаа биш, харин биднийг тэр сүнслэг шинэ амьдрал руу дагуулж оруулаад хад алхах гэдэг байгаа байхгүй юу? Тэг бүр шинэ амьдрал руу оруулах гэдэг байгаа гэдэг. Тэгэхээр бид нар тэр нүглээ яг өхүүлээд тэр шинэ амьдрал гэдэг ч юм уу тэр зөвхт байдал дотор алхахыг хийж байгаа. Энэ тэр шинэ амьдрал дотор зөвхт гэж алхуулахын тулд тэр зөвхт байдлыг Есүсээр дамжуулж өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зөвхт байх гэдэг ойлголтыг авах нь маш чухал. Бид нар зөвхт Есүсийн дотор зөвхт байсан гэж бодоход бид нар дараа нь муу юм хийж чадхаа байждаг байхгүй юу? Тэр ойлголтыг хүлээж авах. Бид нар чинь Бурхны хүлээгээд авсан Иесусийн зөвхт байдлыг би миний өөрийн зөвхт байдал ш. Иесусийн зөвхт байдлыг би авсан ш. Иесусыг харуулж байгаа штэ гэж бодохоор бид нар муу юм хийж чадхаа байждаг байхгүй юу? Тэгээд хэрэв бид нар өөрсдөө буруутгаад чи муу, чи нүгэлтэй, чи ингээд дахин юм бол буруутгаад байх юм бол бид нар өгсөн яадгийн тийм хийцэн чи ингээд буруу явах гэдэг байна. Тэгэхээр бид нар зөвхт байна гэж ойлгох, тэрэнд итгэх маш чухал гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол бас маш их чухал ойлголт. За одоо тэгээд Есүс рүү баптизм хүртэх буюу авралын баптизмын тухай ойлголтыг тэр төвлөрч ярив. За бид нар загалмай дээр хийсэн Есүсийн бүх үйлдэлд итгэж байгаа тийм ээ. Есүс яг загалмай руу очихын өмнө тэгээд зодуур болгоно бидний шархыг эдгэхэд зориулагдсан гэж бид нар ойлгож байгаа тийм ээ. Тэгээд хичнээн тэр зодуур нь бүр амар штэ зүгээр нэг юм суран ташуур биш. Хадаастай ташуур ахгүй ромчуудын ташуур. Тэгээ хадаасын зоож жоод ингэж цулгааж зоддог боддоо. Тэгээ тэр шархаар нь бид нар итгэж байгаа гэж боддоо. Энд бид нар итгэх хэрэгтэй байна. Тэгж зодуулж ирээд загалмай дээр үхээд тийм ээ. Үхснийхаа дараа оршуулгадаад амьдсан байж байгаа тийм ээ. Энэ болгонд итгэж байгаа учраас бид нар Иесусыг хүлээж авч байгаа. Энэ бидний итгэл тийм ээ. Яг ингэж итгэх явцдаа бид нар амаараа заавал тунхаглал гэсэн тийм. Бид нар амаараа тэр тунхаглаад Иесусыг хүлээж авах явцад бид нар яг Иесусийн дотор баптизм хүртэж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Бид нар яг хувир өөрчлөгдсөнөө мэддэг. Бид нар яг нүгэлгүй болсноо, цэвэр болсноо, зөвхт болсноо мэдэрдэг. Юугаар мэдэрдэг вөхөр бид нарт амар тайван орж ирдэг, баяр хөөр орж ирдэг. Бид нар тэр итгэсэн тэр мөчөө санах юм бол бид нар хүмүүсийн гэрчлэлийг сонсоход тэр мөчүүд яг харагддаг тийм ээ. Тэр гэрчлэлээ ярьж байгаа хүн яг тэр
гэрчлээ ярьж байхдаа яг авралыг авч ирсэн тухайн үеийнхээ амар тайванд ордог штэ харж байгаа. Тэр бол яг Иесус рүү бид нар баптизм хүртэж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг итгэх тэр мөчтөө бид нар Иесус рүү баптизм хүртэж байгаа. За Ром 6-гийн 3-аас 4-ийг харъя. Эсвэл Христ Иесус рүү баптизм хүртсэн бид цөмөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Ийм эцгийн алдраар Христ үхэгчдээс амьдуулагдсны адил бид мөн шинэ амьын дотор явахын тулд үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан юм а гэж. Тэгэхээр Иесус рүү баптизм хүртсэн гэдэг нь юу гэсэн үг? Бид нар яг үнэхээр бид нар Иесус бидний төлөө өгсөн юм байна гэдгийг ойлгох юм бол бид нар тэр загалмай дээр Иесустай хамт очиод тэр загалмай дээр Иесус бидний нүглийн төлөө өгөхөд бид нар Иесустай хамт үхээд тийм ээ хамт тэр нүглээ Иесустай булшин дотор оршуулад тэгээд хамт амьлуулагдсан гэдэг ийм процессод ордог байгаа байхгүй. Энийг бид нар Иесус рүү баптизм хүртэх. Иесусийн дотор баптизм хүртэх. Өөрөөр хэлбэл бид нар Иесусийн үхлээр нүглээ өгүүлсэн. Яг л Иесус өөрөө тэр нүглийн төлөөс болсон учраас Иесус үхлээр үнийн төлчихөж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ Иесусийн оршуулгаар бид нар хуучин хүнээ өхүүлчихсэн. Бидний хуучин хүн байхгүй болсон, тийм. Хуучин оюун гэрэл байхгүй болсон. Яг Иесусийг хүлээж авах байхгүй болсон. Шинэ оюун гэрэл гараад ирж байгаа байхгүй. Тэгээ Иесусийн амьлалтаар бид нар зөвхт байдлыг хүлээгээд авсан. Тэгээ Бурхны төлөө шинээр амьдрах тэр амьдралтай золгочж байгаа байхгүй юу? Энийг Иесусийн дотор баптизм хүртэх. Тэгэхээр Иесусийг хүлээж авсан хүн болгон энэ баптизмыг хүртсэн байгаа гэсэн. Тэгэхээр баптизм гэдэг ч юм уу булхах үйл гэсэн шүү тийм ээ. Тэгэхээр бид нар Иесусийн бүр дотор нь орж ингээд тэр үхэлтэй, оршуулгатай, амьлалтай нам булхаад гарч ирсэн гэсэн үг байхгүй юу? Аврагдсан үйлдэл бол ерөөсөө тэгж явагддаг. Тэгэхээр Бурхан биднийг зөвхт гэж үзэх шиг таатай зүйл ерөөсөө энэ амьдралд байхгүй. Бид нар зөвтгөгдсөн. 1-р Коринт 12-ын 13 дээр учир нь евдээчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрхчлөөд хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүртсэн бөгөөд нэг сүнсийг уусан юм а гэж хэлж байна. За энэ ямар утга учиртай вэ гэхээр энэ бас Иесус рүү баптизм хүртэх тайлбарч байгаа. Бид нарыг Иесусийн баптизм хүртэхэд бид нар нэг юм дотор одоо бид нар Иесус дотор баптизм хүртэхэд ямар нэгэн төлөөлөгчтэй эйжент биднийг тэр дотор баптизм хүртэх ёстой да. Тэр нь бол ариун сүнс байхгүй юу? Ариун сүнс бид нарыг дуудаад тийм ээ Бурхан руу ойртуулад Иесусыг ойлгуулад авралыг хүлээн авах ариун сүнс дандаа ингэж удирдах байгаа бид нарыг тийм ээ. Тэгэхээр ариун сүнс бид нарыг Иесус руу авчирч Иесусийн дотор баптизм хүртэлж байгаа байхгүй юу? Энийг энд хэлж байна. Нэг сүнсээр нэг бие рүү баптизм хүртэх. Нэг сүнс гэдэг нь ариун сүнс бид нарыг эйжент болж бид нарыг баптизм хүртэлж байгаа. Тэгээ нэг бие нь болохоор Иесусийн бие дотор бие рүү Иесусийн бие гэдүүл бүх одоо нэгдсэн итгэгч хүмүүсийн нөхөрлөл тийм глобал чуулган бол тэр чигээр Иесусийн бие тийм ээ. Дотор байгаа одоо жижиг чуулганууд бол Иесусийн биеийг төлөөсөн нэг идэвхтэй төлөөсөн эсвүүд бид нар яаж байгаа. Тэгээд энэ рүү бид нар баптизм хүртэж байгаа. Тэгээд нэг сүнсийг уун гэдэг чинь гэж байна. Бид нар Иесусыг хүлээж авахад бидний энэ дотороос өхмөл сүнс нь ариун сүнс очийг өгдөг тийм ээ. Ариун сүнс өөрөө орж иж очийг өгөхөд бидний өхмөл сүнс амьд болдог. Бид нар сүнсээрээ аврагдж байгаа гэдэг тийм дахин төрж байгаа гэдэг бид нар тэгж ойлгож байгаа юм. Энийг бид нар ариун сүнсийг уусан. Сая үйлчлэл эхлэхэд пастор Исая номын 55-ын 1 дээр уншсан те цангасан хүмүүс над руу ирээ гэд. Энэ ахгүй юу? Тэр ариун сүнсийг уулгах гэдэг байгаа байхгүй юу? Тэр зүйлч. Тэр ариун сүнсийг бид нар яг тэр тухайн үед яг ууж байгаа учраас бидний өхмөл сүнсэн дотор
орч ясаад бидний тэнд гал бадарч бидний сүнс тийм ээ хүний өөрийнх нь сүнс байж тэр амьлаад дахин төрөөд тэрүүгээрээ бид нар итгэгч хүмүүсийн нөхөрлөл дотор нэгдэж байгаа. Одоо бид нар бусад итгэгч хүмүүсээ таних чадвартай болж байгаа байхгүй юу тийм ээ. За бид нар санаж байгаа Адам Ив хоёрыг нүгэл үйлснээ дараа тэр хоёр урд нь ерөөс ичхүүр гэдгийг мэддэг байсан. Нүгэл үйлснээхаа дараа ичхүүрийг мэдээд хоёулаа юмны ард нуугддаг тийм. Тэгээд биегээ бас эрхтнүүдийг инжирийн навчаар халахалсан байдаг. Урд нь ерөөсөө тэр халахж мэддэггүй тиймээс яг тэгвэл тэд нар хувцсан гадуур нь Иесусийн зөвхт өдөр тэд нар хувцастай байсан байхгүй юу? Ариун сүнсээр хучигдсан байсан учраас тэдний бүх муу зүйл гэж ерөөсөө байхгүй. Өөртөө ингээд нүгэлгүй байсан шүү дээ бас тийм ээ. Хучигдсан. Нүгэлтэй олонгууд ариун сүнс тэр хувцас байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ Иесус ч байхгүй, ариун сүнс ч байхгүй тэр. Тэгээд би юунесээ ичиж ирсэн. Тэгээд тэр ичхүүрийг далдлахын тулд Бурхан яасан. Тэр нүглийн төлөөс заавал амь үхэл үйдэг учраас хонь алаад тийм ээ хураг алаад тэрний арьсаар нь хувцс хийж өгсөн байдаг. Тэг ичхүүрийг нь хувцсаар далдаж өгсөн байдаг. Харин бид нар Иесусыг хүлээж авахд бидний ичхүүрийг тийм ээ ариун сүнсээр буцаагаад далдалж өгч байгаа тийм. Иесус биднийг зөвхт харагдуулж байгаа. Тэгээ энэ бидний таних тэмдэг болж байгаа байхгүй юу? Иесусийн дотор бид нар зөв байр суурьнд очисон гэж түрч хичээл тэр байршил гэх position гэж ярьсан тийм. Тэр зөв байр суурьнд очиж байгаа нь бидний таних тэмдэг байхгүй юу? Одоо бид нар дандаа зөвхт хүний байр сууриас юмд хандна гэсэн үг байхгүй юу? Тэ? Бид нар ичих хэрэг байхгүй. Тэ? Бид нар одоо хийжсэн нүглүүдээсээ гимшчихсэн. Тийм дандаа бид нар зөв түүний үйлдэлүүдийг хийдэг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол бидний гол таних тэмдэг болж байгаа. За Эфес 1:13-т түүний дотор та нар ч бас үнний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссны дараа мөн түүнд итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан байв гэж. Ариун сүнсний тамга. Иесусыг хүлээж авахд тэр бидний дотор ариун сүнс орж ирж тэр сүнсийг минь амьлуулж байгаа тэр цог бол ариун сүнсний тамга байгаа байхгүй юу? За яг энэ ариун сүнсээр тамгалагдсан анхны хүмүүс нь бол Иесусыг дагсан дагалдагч нар байгаа тийм ээ 11 дагалдагч. За яаж тамгалагдсан гэдгийг бид нар тэр амьлалтын нэм гарагт болсон үйл явдлаар харж байна. Иесусыг цовдлогсны дараа нөгөөдөл чи айгаад нэг газар бөөгнөрөд хаалгад өгчөө суудсан байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд Иесус өөрөө орж ирээд амар амгалан та нартай байх болтугай гэдээ орж ирсэн. Тэгээд Иохан 20:22 гэсэн байна. Үүнийг айлдаад тэр тэдэн рүү үлээн ариун сүнсийг хүлээн авахтун гэдэг тийм ээ. Бүгдээрээ яаж исэн бах вэ? Амаа ангаж исэн бах тийм. Тэр амаа ангаж исэн баг. Тэгээд Иесус ариун сүнсийг хүлээж авах. Үлээсэн байгаа байхгүй юу? Ариун сүнс гэдэг үйл пневма гэдэг амьсгал гэсэн тэг бред гэсэн үг гэж байгаа. Грек үг гэж байгаа. Амьсгал. Яг ариун сүнс яг амьсгалаараа Иесус ихний 11 дагалдагчид бүр яг ингэ оруулж гисэн баг. Иесус өөрөө арай харах амьлдаг байсан. Тэ? Гэтэ өөрөө ариун сүнс. Шууд ингэж бийч гэрээс. Тэгэхэд тэр 11 дагалдагч шин болж байгаа байхгүй. Ариун сүнс дотор нь ороод тамгалж өгч байгаа тийм ээ. Тэдний итгэлийн тамгын сэлийг тавьж өгч байгаа. Тэдний өхмөл сүнснүүд нь амилчж байгаа байхгүй. 11 дагалдагчид өмнө баптист Иохан дээр Йордан голд очиод дэмжлэгийн баптизм өгсөн хүмүүс байсан тийм. Өөрөлдвөл хуучин гэрээний тэр баптизмыг үйлдэл хийсэн. Шинэ гэрээний
аврагч хараахан болов байсан. Одоо бол яг Иесус ариун сүнсийг үлээж өгснөөр яг шинэ гэрээний анхны аврал авсан итгэгчид эхний 11 он гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд бүр хожим Илч Паул Эфес хотод очисон чинь тэнд 12 хүн Иохны баптизм хүртсэн ариун сүнсний тухай ерөөсөө сонсоо өгцөөд юм байжсэн. Акц номны 19 дэх бүлэгт гардаг байгаа. Би зүгээр ярьчих. За тэгээд тэднэрт Паул Иесусийн тухай ярьж өгөөд Иесуст итгэх түн гэж хэлээд тэд нар Иесусыг хүлээж авсан. Тэр нь яаж вэ? Иесусийн дотор баптизмыг хүлээгээд авчиж байгаа тийм ээ. Тэгээд дараа Паул гар тавьж залбираад тэд нар ариун сүнсний баптизм хүлээж авсан. Тэнд усан баптизмын тухай дурддаг. Тэгээд нөгөө хоёр баптизм дурддаг байхгүй юу? Ийм зүйлүүд болж исэн байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хамгийн гол зүйл бол бид нар Иесус рүү баптизм хүртэх нь хамгийн чухал. Тэгжиж дараагийн хоёр баптизмыг бид нар хүртэх ёстой байдаг. Усан баптизм, ариун сүнсний баптизм хоёр хязгаарч Иесусыг хүлээж авахын өмнө хийх ёсгүй. Дандаа дараа нь байх ёстой гэсэн. За дараагийн усан баптизмын тухай. За усан баптизм болохоор бид нар нүглээ өхүүлсэн, тэгээд нүглээ булшиж оршуулсан, тэгээд бид нар шинэ хүн болсон гэдэг тэр итгэлээ олны өмнө харуулдаг ийм усанд бултдаг ёслол байгаа тийм. За түрүүн хэлснээр Иохан Баптист зөвхөн гимшлийн баптизм хийгдсэн. Зөвхөн гимшлэх гэдэг нь юу юм гэхээр еврейчүүдийг нүгэлдээ гимшээд дахиж гим үлдэхгүй гэсэн утгаар амлалт авах утгаар тэр гимшлийн баптизмыг хийлгэжсэн. Тэрүүгээр яах гэжсэн гэхээр Иесусыг ирэхэд гимшсэн зүрхсэтгэлтэй хүмүүсийг бэлэн байлгахын тулд тэр баптизмыг хийлгэжсэн. Өөрөөр хэлбэл аврагчаар чиглүүлэх зорилготой хийжсэн гэсэн. Тэгээ баптист Иохан бол яг гимшээд ирж байгаа хүн гимшээд ирэхгүй байгаа хүмүүсийг ялгадаг байсан байна. Матай 3:5-8. Тэгэхэд Иерусалимийнхан бүх Юда мөн Йордан хавийн бүх газар нутгийнхан түүн рүү ирж байлаа. Нүглээ улайгаад Йордан голд түүгээр баптизм хүртэж байв. Харин фарисеучуд болон садукайчудаас олон хүн баптизм хүртэхээр ирж буй тэр хараад тэдэнд хорт могоон удмаа эрх уур хилэнгээс зүгт гэж хэн та нарт сануулсан юм бэ? Тийм бөгөөс гимшил зохистой үр жимс гарах гэж хэлсэн. За олон хүмүүс ирж баптизм хүртдэг гэсэн тэдний дунд одоо нөгөө шашны өдөртөгч нар нэрж байгаа тийм ээ. Фарисеучуд, садукайчуд маш олоолаа баптизм хүртэх гэсэн. Тэгтээ тэд нар гимшээгүй ирж байгааг Иохан Баптист харсан байхгүй. Тэд нар зөвхөн там руу явахгүй тулд тийм ээ. Уур хилэнгээс зөвхөн там руу явахгүй тулд баптизм хүртэх гэж ирж. Тэрийг Иохан Баптист илчилж өгөөд гимшил зохистой гэж байна. Жинхнэрээ гимшээд ирээ гэж ингэж хэлжсэн байна. Тэгэхээр энэс харахад бол баптизм гэдэг бол тэр хүний дотор болсон өөрчлөлтийг гадна харуулах ёстой зүйл. Тэр хүмүүс дотроо гимшсэн ирэх ёстой байгаа байхгүй. Гимшээд ирэхэд нь тэр гимшсэнийг нь тэр усан баптизмаар баталж харуулж байгаа ийм зүйл хэвчтэй. За Иохан Баптист энэ үйлчлэлээ зогсоосон ш тийм ээ, өөрөө халагдаад тэгээд зогсоос ийм үйлчлэлээ зогсоосноос 3 жилийн дараа Иесус амьдсан байдаг. Тэгээд Иесус амьдсныхаа дараа итгэгч хүмүүст усан баптизм хүртэх тушаалаа хийсэн байдаг. Усан баптизм хүртэх тушаалтай байгаа байхгүй. Заавал хүртэх ёстой гэсэн үг юм. Матай 28:18-аас 20. Иесус ойртон ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдваа гэж. Тэгэхээр Иесус юу гэж тушаасан бэ? Хүмүүс сайн мэдээ түгээгээд тэднийг дагалдагч болгоод дараа нь баптизм хүртээ. Өөрөлдвөл баптизм хүртэхэд хүмүүс дагалдагч болох шийдвэрээ гаргацсан байх ёстой. Тэгээд тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Тэгээд дуулууртай байх ёстой.
зөвхт амьдралын замаар явах хэрэгтэй гэдэг хэлсэн байна. Энэ бол сайн мэдээний агуу захирамж гэж бид нар ойлгодог. Тэгээ энэ дотор бол яг тэр баптизм хүртэхтэй гэсэн тушаал нь бол хамт явж байдаг байна. За усан баптизм хүртэх шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн дотор бол юу болсон байдаг гэхээр нүглээ гимшсэн байдаг, Есүст итгэсэн байдаг, Есүс рүү баптизм хүртсэн байдаг, дагалдагч болох шийдвэрээ гаргацсан байдаг. Тэгээ дагалдагч болно гэдэг чинь би зөвхөн замаар яг алхнаа гэдэг шийдвэр. Тэгээд одоо би энэ хуучин хүнээ өхүүлээд шинэ хүн болсноо үйлдэлээр харуулъя. Тэгээ Иесус бол миний зөвхөн аврагч биш, харин бас миний эзэн юм аа. Эзэн гэж хүлээн зөвшөөрч байгаа нь яг тэгвэл эзнийхээ үгийг дуудвартаа дагна гэсэн үг шүү. Энэ бол дагалдагч болох шийдвэр байгаа. Ийм бол. За усан баптизмын хичээл дээр бид нар энэс илүү дэлгэрэнгүй заадаг хамгийн гол зүйл бол энэ байгаа. Усан баптизмыг бол хүн зөв шийдвэр гаргах юм бол нэг л удаа хүртчихэд болдог. А хэрвээ усан баптизмыг ойлгоогүй, тийм ээ, учраа ойлгоогүй шийдвэрээ тэр үедээ 100 гаргаж чадаагүй байсан бол эсвэл өөр урсгал чиглэл дотор католик юм уу, пресвитериан урсгал чиглэлийн маяг ингэж нөгөө цацуулж баптизм хүртсэн байх юм бол жинхэнэ болгож баптизм хүртэх шийдвэрээ дахин өөрөө гаргаж болно, тийм ээ. Тэг. Ийм хүсэлтэй хүмүүс бас байгаа гэж бид нар ойлгосон. Тийм хүмүүс бол яг энийг ойлгоод шийдвэрээ зөв гаргаж болно шүү гэдэг. Тэр заримдаа хүмүүс усан баптизм хүртэж байхдаа ариун сүнсний баптизм бас хамт хүртчихдэг тийм тохиолдлууд байгаа. За усан баптизмыг бол хүртээдэг хүмүүс нь бол эйжентүүд нь бол хүмүүс байгаа. Ямар хүмүүс гэхээр сумын пастор, удирдагч нар юм уу, эсвэл тэр хүн сайн мэдээ тараагаад итгэлийн амьдралаар дагуулж байгаа халамжлагч нь бас байж болно, тийм ээ. Хүүхдэд бол аав ээж нь бас байж болдог. Тэгэхээр тэр хүмүүс усан давж очиод тэр хүнийг усанд боловсруулаад гарч ирүүлдэг тийм төлөөлөгч нь болох нь байна. За одоо ариун сүнсний баптизмын тухай. Ариун сүнсний баптизмыг бол Есүс өөрөө хүртээдэг. Тийм. За иш үзүүлгээр энэ бол харагддаг байгаа. Луг 3:16 баптист Иохан хийж байгаа. Иохан бүгдэд тандан миний хувьд гэвэл би та нарт усаар баптизм хүртээдэг. Харин надаас илүү хүчтэй нэгэн ирж байна. Би түүний шаахан сурагч тайлх зохисгүй хүн. Тэр та нарт ариун сүнс хийгээд галаар баптизм хүртээнэ гэдэгцэн байна. Энэ бол иш үзүүлэг тийм ээ. Тэгэхээр Есүс ирээд ариун сүнс хийгээд галаар баптизм. Ариун сүнсний баптизм янз бүрийн байдлаар ирдэг байгаа. Заримдаа хүмүүс гал шиг ирнэ, заримдаа салхи шиг ирнэ, тийм ээ. Заримдаа ус шиг норж ирнэ, янз бүр ариун сүнсний баптизм маш олон хэлбэрээр ирдэг байгаа. Тэрний нэгийг энд тодорхойлж ирсэн байна. За тэгээ ариун сүнс ирэх тухай, ариун сүнсний баптизмын тухай бол Бурхан Аав, Есүс хоёр бол хоёулаа амлалтаар хэлсэн байдаг. Аав, Хүү хоёрын хоёулынх нь амлалт авахгүй ариун сүнс. Луг 24:49 харагтун би эцгийнхээ амлалтныг та нарт илгээнэ. Би харин та нар дээрээс ирэх хүчийг өмсдлөө энэ хоттой үлд хийжээ. За яг энэ бол амьсныхаа дараа Есүс хэлж байгаа тийм ээ. Дагалдагч нартаа ариун сүнс өгөөд итгэгч болгоцсон байгаа тийм ээ. Өөрийнхөө дотор баптизм хүртээсэн байна. Тэгээд харин тэднэрт дахиад юу хэрэгтэй гэсэн? Хүч хэрэгтэй гэж байгаа. Тэр хүчийг өмсдлөө та нар үйлчлэлд гарах болоогүй гэж хэлж байгаа. Тэгээд тэр хүч нь юу гэхээр би эцгийнхээ амласныг гэж. Тэгэхээр Бурхан амласан байх нь тэгээ илгээх нь Есүс байна. Тэгэд хүлээ гэж хэлсэн. Тэгээд итгэмжтэйгээр тэд нар хүлээсэн тийм ээ. 10 хоног хүлээсэн байдаг. Залбираад хүлээгээс суусан дээр өрөнд тийм ээ. Тэр ариун сүнс ирэхээр яах вэ гэдгийг бас Иесус хэлсэн байгаа. Үйлс 1:8 харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх юудаа самаар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэж хэлсэн. Тэр ариун сүнс ирэхээр яах вэ? Хүч өгнө. Тэр хүч нь
хаашаа ч хамаагүй явсан тэр Иесусыг гэрчлэх тийм хүчтэй хүчийг өгнө гэж хэлсэн байна. За тэгээд Пентекостийн өдөр тэр ариун сүнсний сутгал ирсэн. Бэлхэм ирсэн байгаа байхгүй юу? Энэ бол Иесусыг анснаас 50 хоногийн дараа дээш өргөцснөөс 10 хоногийн дараа болж байгаа үйл явдал тийм ээ. Үйлс 2:1-ээс 4-т Пентекостийн өдөр болоход тэд цөмөрөө нэг газарт цугласан байлаа. Гинт тэнгэрээс хүчит хуй салхи мэд дуу чимээ гарan тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дунд автагджээ. Тэгээд гал хаялах мэд хилүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтхыг тэд харлаа. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч өнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг хар хэлээр ярьж эхлэв гэж. Тэр Пентекостийн өдөр гэдгийг мэдж байгаа. Пента гэдэг чинь 50 гэсэн тогтоогдсон. Пентекостийн өдөр гэдэг чинь 50 өдрийн дараа болж байгаа хэлж байгаа тийм ээ. За энэ өдөр бид нар яг нөгөө нэг газараа цуглараа залбирдгаараа хийсэн. Тэгсэн чинь юу? Ариун сүнс эрэхтэй хүний тэр мэдэрчээр байсан юм шүү дээ тийм ээ. Дуу чимээ гарсан салхи. Хүчтэй салхины дуу чимээ гарсан. Тэр байрны тэр дуу чимээ автсан гэж байгаа. Тэгэд гал хаялах мэт хилүүд бий болсон. Тэгээд хүмүүсийн толгой дээр ингээд гал шиг юмнууд асаад исэн байна. Хүмүүс нүдэрээ харсан байна те. Тэр харсан. Тэгээд зүгээр хаялаад авах бас хүмүүсийн тэр толгой дээр ингээд тогтсон байна. Тэр тогтсон хүмүүс нь хар хэлээр ярьж эхэлсэн байна. Хэлээр шууд ярьж эхэлсэн. Тэгэхээр ариун сүнс ирж байгаагаа өөрөө маш хүчтэй мэдгдсэн байна тийм ээ. Зөвхөн тэд нар мэдээгүй. Тэнд ойр хавьд явжсэн, тэр Иерусалимд явжсэн, тэр 10 хэдэн үндэстний хүмүүс бүгд мэдсэн шүү дээ. Тэд нар бүгд юу болж байна гэж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ариун сүнсний баптизм бол дүрслэгийн бол юутай адилхан тэгэхээр бид нар одоо хүрхрээний доор зогсоод норж байгаатай адилхан. Хүрхрээ чи маш их дууж юмтай тийм. Яг хүрхрээний доор зогсоод бид нар бүр ингэ нэвчиж байгаа бүх юм бүр нэвчиж орж байгаатай адилхан ариун сүнс. Бид нар аврагдахад ариун сүнс бол зөвхөн дотор орж ирээд энэ сүнсийг асааж байгаа бол ариун сүнсний баптизм бол бид нарыг юу одоо арсыг бүр нэвчээд тийм ээ бүр ингэ дотор ирэхтэн бүх юм руу ингэж ариун сүнсний баптизм орж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Хүрхрээний дор зогсож байгаатай адилхан гэсэн утгатай тийм ээ. Заримдаа бид нар шаврны дор зогсож байгаач бид нар төсөлж тэгж нөрнө. Тэгж одоо тэр усан дотор өөрсдөө бид нар болгож штэ тэр дотор гэсэн үг. Хүрснэлт харин зэгцтэй ойлголт авах хүүднээс ийм хүснэл хийж байгаа. Тэгээ баптизмын төрлийн одоо бид нар үзлээ тийм ээ. Авралын баптизм байна. Иесусээр баптизм хүртэх гэж бид нар хэлж байгаа. Тэгээ усан баптизм, ариун сүнсний баптизм. Тэгээ авралын баптизм хүртэхдээ бид нар Иесусийн дотор болоход гардаг тийм ээ. Иесусийн дотор бид нарыг ариун сүнс болгож өгдөг. Усан баптизм бид нар бол ямар нэгэн усан дотор тийм байнтаа ус байна уу? Далай тэгс нуурын ус байна уу? Хамаагүй тийм ээ. Яг тийм усан дотор бүрэн биеэр орж болохтой. Бид нарыг тэр болохоолтаа тэр пасторууд байна уу? Хин нэгэн хүн 2-3 хүн ч байна уу? Бид нарыг түшиж байгаа нэг болохоолоод гаргадаг байж байгаа. Ариун сүнсний баптизм хүртэл бид нарыг Есүс ариун сүнсэн дотор болохоолдог гэж байна. За ариун сүнсний баптизм хүртсэний тод нотгоонууд харагддаг. Ариун сүнс цутгсан энэ өдөр бол хүмүүс харь хэлээр ярьсан гоо. Яг тэгвэл хэлээр ярихад нөгөө хүмүүс сонсох, ярьж байгаа хүнийг харах тийм чадварууд байгаа учраас хүмүүс харагдуулахын тулд тэр хэлээр ярьсан тэр нотгоог бол өгсөн байдаг. Тэгэхээр энэс үндэслээд анхны үеийн Пентекостод ариун сүнсний баптизм хүртэд эхлээд заавал хэлээр ярих юм байна гэж ойлгож байсан. Одоо бол юу гэж ойлгодог вэ? Зөвхөн хэлээр ярих биш бас өөр бэлэг авиасуудыг бас ариун сүнс хүртэх юм байна. 1-р Коринт 12-ийн 4-өөс 11 дотор гэсэн 12 бэлэг авиасын аль нэгийг өгч болдгийм байна гэдгийг ойлгодог болсон байна.
За дарааллын хувьд түрүү хэлсэн тийм ээ. Авралын буюу Иесус рүү баптизм өртсөн тэр баптизм эхэлж байна. Харин усан баптизм, ариун сүнсний баптизм хоёр урд хойноо орж болно эсвэл давхцаж болно гэдгийг. Хоёр жишээ харъя хэдүүлээ Библиэс. За Үлс 16-гийн 24-өөс 34. Тушаал авсан хуйг тэднийг дотоод гэмтэнд хийж хөлийг нь дөнгөлөв. Гэвч Паул Силас хоёр шөнө дондын үед Бурханд залбирч Магдалины магтааг дуулж байгаа хоригдлууд сонсцоож байлаа. Тэгтэл гинт шоронгийн суурийг дөргиосон хүчтэй газар хөдлөлт болж даруй бүх хаалганууд нэгдэн хүн бүрийн гав дөнгөн мутарч унжээ. Хуйг нойрноосоо сэрээд шоронгийн хаалганууд нэгдтэй байхыг харангуйтаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө ил дээр дүрэн алхахыг завдав. Паул чангаар амиа буу орл бид бүгд энд байна хэмээн хашгирсанд тэр бамбар авчиргээд айж чичирсээр орж ирэв. Тэгээд Паул Силас хоёрын өмнө сөхөрж тэднийг гаргах зураа ноёдоо аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэв. Тэд эзэн Есүст итгэхтэн чи болон гэрийнхэн чинь аврагдана гэлээ. Тэд мөнөө хүнд болон гэртээсэн бүх хүмүүст эзний үгийг ярьжээ. Хоёр шөнийн цагаар тэднийг гарган шахыг нь угааж өгөөд тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн баптизм хүртэв. Тиймээс тэр тэднийг гэртээ авчран дайж гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ ихэд баярлаж байлаа гэж. За энд ямар үйл явдал болсон гэхээр Паул Силас хоёрлоо тэр үйлчлэгчсэн нутгийн хүмүүс дайраад тэгээд хэрүүл шууган болонгод тэр хоёрыг авчираад шоронд тавьдаг шүү. Тэгээд тэдний хорьсон тэр хуйг нь тэр хөл мөлийн дөнгөлсөн тэр хуйг нь өөрөө даврал авч байгаа тухай байгаа байхгүй юу. Тэгээд тэр хуйг болохоор тэр хоёрыг магтдоо сонсож байгаа унтчихсан байгаа байхгүй. Харин хоригдлууд бол сонсож байсан. Гэхдээ тэр хуйг унтчихсан ч гэсэн ариун сүнс тэнд тэр хуйгт ажиллаа хийчихсэн байгаа байхгүй. Яг тэгвэл дараа нь эзний үгийг ярихад шууд Иесусыг хүлээж авч байгаа тийм ээ. Тэр хуйг нойрноосоо сэрээд гэж. Газар хөдлөлт болоход л тэр нойрноосоо сэрж байгаа байхгүй. Тэрний өмнө тэр магтандууд дуулчихтал унтчихсан байгаа байхгүй тэр хуйг. Тэгээд нэг хоригдлоод оргцсон гэж бодоод тэр олон хоригдлыг алдсан юм чи тэр бүгдийн нь гав дүнг мултраад унтсан гэж байна шүү дээ. Тэгээд алдсан юм чинь тэр чи өөрөө мэдээж хариуцлага алдсанаас тэр өөрөө алуулах байсан баг л та. Тэрнээсээ айгаад амиа орлох гэтэл Паул бид нар бүгдээрээ байна гэдэг хэлсэн тийм. Тэгээд шууд тэр хүмүүсийг хараад өөр хүмүүс бол зүхтэн шүү дээ. Дөнгөн мултраад. Тэгээд тэр итгэгч хүмүүс тэр зүхтаагүй байж байгаа. Ойлгосон тийм ээ. Ариун сүнс ингээд олон ямар тэр хуйгтай ажиллаад гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд шууд юу хийсэн? Аврагдахын тулд би юу хийх вэ? Тэгээд эзний үгийг ярьсан бүр гэрийнхэнтэй хамт ярьж өгсөн. Тэгээд Иесус рүү баптизм өртөөд дараа нь усан баптизм өртсөн юм. Бүр гэрийнхэнтэйгээ баптизм өртсөн. Тэр үед нөгөө айлууд энэ халуун бүснөттэй байсан болохоор айлууд маш их бассейнтэй байсан шиг байна. Тэгээд бодвол ромчууд бас баян л гэдэг байсан байх тийм. Тэр шууд баптизм өртчихсэн. Тэгээд нөгөө итгэлийн нэг гэрүүл болсон чинь баярлаад дайлна гэдэг чинь нэг нөхрөл дотор байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Гэртээ авчир дайлсан гэдэг. Энд дээр бид нар энэ хоёр баптизмын бас нэг энд харж байна тийм ээ. За дараа нь Корнелийн гэрүүд юу болсныг харъя. Үлс 10:30-аас 48. Корнел 4 өдрийн өмнө яг үдийн 9-р цагийн орчинд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож Корнело чиний залбирал сонсдож өглөгч нь Бурхны өмнө дурсагдав. Тэгээд Петр гэгч Симоныг хүрлцэн ирэж хэмээн урахаар Йоппороо хүн илгээв. Тэр тэнгисийн дэрэгдэх арсчин Симоны гэрт байгаа гэсэн юм. Ийм учраас би тань руу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн танд сайн хэрэг боллоо. Эзний танд тушаасан бүхнийг сонсохоор идүүгээ бид Бурхны өмнө энд байцгааж байна гэжээ. Петр амнаж Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд түүнээс эмээгч зөвийг үлдэгч алив үндэстний хүн түнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн
ойлгов. Тэр Израилийн хүүгүүдэд үг хэлгээ Иесус Христээр дамжуулж инх тайвныг тунхаглажээ. Тэр бол бүхний эзэн мөн. Иохны тунхагласан баптизмын дараагаар Галилеас эхэлж Юда даяар юу болсныг та нар өөрсдөө мэднэ. Энэ нь Назарын Иесусийн тухай бөгөөд Бурхан хэрхэн түүнийг ариун сүнс ба хүч чадлаар тусалсан хийгээд тэрээр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үлдэж явсан тухай юм аа. Учир нь Бурхан түүнтэй хамт байсан. Юудэчүүдийн нутаг болон Иерусалим түүний хийсэн бүхнийг гэрчлэгчд нь бид билээ. Тэд түүнийг модонд үлгэж алсан юм аа. Бурхан түүнийг 3 дахь өдөр нь амьлуулж бүх хүмүүст биш харин Бурханаар урдан сонгогдсон гэрчлэгчдэд буюу үхэгчдээс амьсныхын дараа түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулan сойрхов. Тэр бол Бурханаар томилогдсон амьд өгсөн бүх хүний шүүгч гэдгийг гэрчлэн ард болон дэлгэрүүлэхийг тэр бидэнд тушаасан юм аа. Түүнд итгэсэн хэн боловч түүний нэрээр нүглийн мөлчлөлийг хүлээн авдаг гэж бүх иш үзүүлэгчид түүнийг гэрчилдэг гэв. Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг сонсч байсан бүх хүн дээр ариун сүнс буув. Хөвч хөндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүмүүс харь үндэстнүүдээр бас ариун сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ. Учир нь тэд хэлүүдээр ярьж Бурхныг дээдлэн байгааг сонсдог. Тэгтэл Петр бидний авсанчлан тийхүү ариун сүнсийг хүлээн авсан энэ хүмүүст баптизм хүртэхэд хэн ч уснаас татгалзах чадахгүй бидтэй гэлээ. Тэр тэдэнд Иесус Христийн нэрээр баптизм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдээж гэж гуйлаа гэж. За уншиж байгаа явцад та нар ойлгосон баг тийм. Корнелийн гэрийнхэн нэг дор 3 баптизмыг 3 лингийн хүртэж чинь. Корнелтай Бурхан эртнээс ажилласан байна тийм. Яг л Корнел аль хэдийн залбирдаг хүн болсон байгаа байхгүй юу? Тэгээ өгдөг хүн болсон. Сүмч болгонод өргөдөг хүн болсон. Тэгээд бүр иш үзүүлэг авдаг тийм ээ. Тэнгэр илж ирсэн байгаа байхгүй. Цагаан хувцастай хүн Бурханы үгийг сонсох чадвартай тийм хүн болсон байгаа. Тэгээд Петрийг авчруулад Петр яг яагаад ийм нь болж байгааг Корнел бүрэн тайлбарлаж өгч юм тийм. Бүрэн сайн мэдээг. Иесус Христийн тухай ярьж өгч явах явцад Корнелийн гэр болоод Иесусыг хүлээж аваад Иесус рүү баптизм хүртэж байгаа. Тэгээд тэр итгэж явах зур тийм үү. Петр ярьж дуусаагүй байх үед гэж бүх хүн дээр ариун сүнсний баптизм болчихж байгаа. Петр энтерт бол анх удаа харь хүмүүстээр ариун сүнс буухыг харж байгаа бас. Тэдний хувьд бол бас анхны сонин үйлчлэлт юм явагдаж байгаа. Петр хэлүүдээр ярихдаа Петр энтер бас хэлээр ярьж байгаа шүү дээ. Бурхныг дээдлэн байгааг сонсов. Хэлийг ойлгосон байгаа байхгүй юу? Хэлийг нь орчуулж ойлгох чадвар бас байсан. Тэгээд тэр ярихдаа Бурхныг магтаж байгаа гэдгийг сонссон. За тэгээд Иесусыг хүлээж аваад ариун сүнсний баптизм хүртснийхэн дараа за энэ хүмүүст Христийн нэрээр усан баптизм хүртээе гэж. Усан баптизм хүртээсэн. Усан баптизм дараа нь болсон байгаа ч тийм. Тэгээд Иесусыг хүлээж аваад дараа нь ариун сүнсний баптизм тэгээд усан баптизм Корнелийн гэр бүлийнхэн болсон байна гэдэг. Бид нарт бас янз бүрийн дараалал болдог байх тийм. Тэг миний хувьд бол би ихтэй Иесусыг хүлээж аваад дараа нь усан баптизм хүртээд тэгээд дараа нь ариун сүнсний баптизм. Яг 3 дараалал нөр. Тодорхой хугацааны дараа болсон. За тэгээд ариун сүнсний баптизмыг хүлээж авахад ариун сүнс хүчээ өгөөд бэлэг ариасуудыг өгөөд тэгээд үйлчлэлийн дуудлагуудаа бас өгдөг байгаа. Тэрийг бас сайн сонсож мэдэх нь бас их чухал байдаг. За энэ 3 гол баптизмыг бид нар яг энэ чуулганд бид нар ярьдаг байгаа. 2 жилийн өмнө манад нэг Калифорнигийн чуулганд явж байгаад ирсэн залуу явж исэн. Тэгээд зарим санаж байгаа. Яг тэр үед 2 жилийн өмнө яг энэ 3 баптизмын тухай номлоход тэр залуу дараа нь тэгээд 2хан баптизм байдаг штэ гэдэг. Тэгээд яг өмнөх чуулганд тэгээд заасан болохоор ерөөсөө 2 баптизм байдаг штэ. Тэгээд пастор ингээд яриад яг 2 баптизм байгаа болоо гэж ярьсан чинь ийм юу гэдэг.
Oneness theology гэдэг бас буруу урсгалд ордог байхгүй юу? Яг өгөхөр Иесусээр бүх юм хин зөвхөн Иесусыг хүлээн зөвшөөрөөд Бурхан ариун сүнс хоёрыг хоёртой холбогдохгүй байхгүй юу? Тэгээ яг өгөхөр Иесусыг хүлээж авахд ариун сүнс ороод ирчдэг. Дахиж тэр ариун сүнсний баптизм гэж хэрэггүй. Тэгээ усан баптизм үртэл тэгэл хоёр баптизм гэж ойлгочтой. Тийм тал байсан юм л. Тэгээд бид нар тайлбарлаад тэгээд ойлгосныг үгүй мэдхгүй тэгээд дараах нь манаас өөр мужир нүрцэн л тэ. Тэгэхээр ингээд урд нь сонссон буруу теологууд байвал тэрийг засаж залруулаарай. Тэр буруу теологууд маш их хортой шүү тэ. Ариун сүнсний баптизм хүлээж авахгүй бид нар өөрчлөлт босч чадахгүй шүү. Тэр үгүй. Бас нэг юм буруу теологууд юу гэхээр баптист пресбитериан урсгалууд ариун сүнсний баптизм гэж ерөөсөө байхгүй гэж үздэг. Бид нар Үлс номыг унших юм бол ариун сүнсний баптизм байдаг. Үлс ном тэр чигээрээ ариун сүнсний тухай бүх теологуудын тухай байгаа. Ариун сүнсний баптизм хүртсэн тэр дагалдагч нар гараад тэр Иесусийн хийжсэн бүх үйлчлүүдийг хийсэн тухай байгаа. Тэдний Үлс номыг юу гэдэг вэ? Зөвхөн түүхийн ном гэж заадаг. Дагалдагч нарын хийсэн зөвхөн түүхийн ном. Зөвхөн тайлан рапорт гэж үздэг байна. Тийм биш. Тэнд бүтэн теолог байгаа. Пентекост теолог Үлс номонд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар хүмүүсээ энэ ариун сүнсний баптизм хүлээн зөвшөөрдөггүй тийм Библийн сургаал юунд битгий яваарай гэж хэлэхэд зөрөөд явсан хүмүүс маш их байгаа. Тэгээ тэр явснаасаа болоод өөр сүм рүү явсан хүмүүс бас байгаа. Яг тэгвэл энэ теологийг хүлээж чадахгүй байна. Тэр зөв теологтой байх нь маш их чухал шүү гэдгийг бид нэр хэлээд байна. Манай чуулган бол Иесус рүү баптизм хүртэн, усан баптизм хүртэн, ариун сүнсний баптизм хүртэн гурвангийн заадаг шүү. Энийг сайн маш сайн ойлгох хэрэгтэй. Амьдрал дээр энэ бол яг байгаа. Бид нар бүгдээрээ мэддэг ойлгодог. Хэрвээ бид нар эднийг өгөөсгөх юм бол түрүүчийн хичээлдэр заасан тэр сэргээгдсэн амьдралын тэр аргыг бид нар хэрэгжүүлж бас чадахгүй. Эдгэр чөлөөлтүүдийг бид нар хийж чадахгүй гэсэн үг. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр альч баптизм биднэрт юуг харуулдаг вэ гэхээр нүгэл ерөөсөө ямар ч хүчгүй болсон бидний амьдрал дээр. Бид нар хуучин амьдралаа орхицсан. Бид нар Бурханы үйлчлэлд тусгаарлагдсан. Тэр consecrated болсон гэдгийг харуулдаг. Ялангуяа ариун сүнсний баптизм дээр маш сайн ойлгож. Би чамайг энэ үйлчлэлд авсан, тэ? Би тэрийг энэ үйлчлэлд авсан. Би энийг энэ үйлчлэлд авсан гэдэг маш нарийн харуулдаг байгаа шүү. За тэгээд ариун сүнсний баптизм юм. За бусад баптизмд ч гэсэн биднэрт юуг харуулдаг вэ? Ямар нэгэн юм сүнслэг солилцоо, сүнслэг транзакшн явагдаж байгааг бид нарт харуулна. Энэ бол сүнслэг үйлдэл гэхгүй зүгээр харахад нэг шашинлаг үйлдэл мэт харагдчих. Бид нар бол нүгэлтэй байсан. Гэтэ итгэлээр дамжуулаад тэр нүгэлгүй болчихж байгаа. Тэгээ тэрний оронд Бурхан биднэрт нэгүслийг өгж байгаа байхгүй. Бидний амьдрал дээр нэгүслийг өгж байгаа. Гэрээс одоо бидний амьдрал бол ерөөсөө нэгүслийн дотор алхах амьдрал болж байгаа байхгүй. Энийг Бурханы нэгүслийг бид нар өөрсдөө уучлагдсан, цэвэрлэгдэн, тийм ээ, бусдын төлөө явна. Ийм нэгүслийн амьдрал болж урьж байгаа байхгүй. Энийг бид маш сайн. За өнөөдөр баптизмын тухай хичээлүүл юм боллоо гэдэг. Асуух зүйлүүдийг та нар дараа нь би энэс юм пастор ахлагч нараас асууж байна. Усан баптизмын хичээл авахд бид нар энэс илүү усан баптизмын тухай гүнзгийр дэлгэрүүлж гэсэн ярьж өгдөг баг ш. Өнөөдөр бол номлолд орж байгаа өөр сэдвтэй хамт орж учраас чонд ингэж ярьлаа. Эзэн минь танд талархаж байна. Үнэхээр талархаж байна эзэн. Бүх зүйлийн төлөө танд талархаж байна эзэн. Таны бид нарыг аварсны төлөө, нэг уучлсны төлөө, бид нар зүрх байдал өгсөний төлөө, итгэлийн амьдралаар та өөрийнхөө нэгүсэл дотор алхуулж байгаагийн төлөө үнэхээр талархан залбирч байна эзэн. Бид нар заримдаа та уучлчихэд ах өөрөө өөрсдөө уучлахгүйгаас нэгүслийг авч чаддгүй даас гэмшиг залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр талархаж байна.
эзэн. Таны өгж байгаа бүх зүйлүүд үнэхээр Тэнгэрлэг солилцоон дотор болдог гэдгийг бид нар өнөөдөр ойлгож мэдсэндээ бас талархан залбирч байна. Эзэн танд талархыг үнэхээр их талархыг. Иесус Христийн нэрээр талархлыг өргөн залбирлаа. Аамен.